Харилцаа сонирхогч залуучуудаа ингээд бичлэг хүрж байгаа өдрийн мэнд. За өнөөдөр би өмнөх бичлэгүүдийнхээ үргэлжлэл ер нь тэгшин дээрээс юу нэм судалж байсан тухайгаа ярих гэж байна. За тэгэхээр миний өмнө ярьжсэн те. За ингээд өнцөдлгөн pullback. За ингээд шилжүүлэгч. За энэ дээр юу ярих гэж байна гэхээр бид нар бол дөрмийн дагуу мэддгээрээ те. За юг эхлээ шилжүүлэгч хөдөлгөөнөө тавина. За дараа нь үндсэн хэмжээгээ татна. За би яг ингэж арилжаад явсаар байжгаад ерөнхийдөө ингээд яг миний сансан хэмжээнд болохгүй байсан болохоор нилээдэн арга барилууд судалж байсан. За тэгэхээр нэгдүгürt юу судалсан бэ те? За нэгдүгürt би шилжүүлэгчийн дараах pullback-ын дээр юуны тренд лайн судалж эхэлсэн. За яасан гэхээр тренд лайн те. За паттернууд те. За энд ингийн паттерн үүсгэлээ те. За тэнгуут бидэрт яадаг те. Паттерн ингээд ороод за эндээс ийшээ ингээ ороход за ийм бэ ингээ паттерн үүсгээд за ингээ онгот нь баydах. За мэдээж pullback хэмжээг хараад. За нэгдүгээр паттерн хийсэн те. За паттерн гэдэг. За энийг судлаа явсан. За энэ дээр бас нэг л болж өгөхгүй байсан. За паттерн болон тренд лайн ашиглаа те. За 3 шалгуулад баа гэдэг. За энэ бол бүх юм дээр арга барилууд дээр за бүх арилжаачдын хамгийн илбэг хэрэгэлдэг арга барил. За би бол арга барилуудыг бол муу гэж хэлэхгүй. Бүх арга барил бол сайн. Хэр сайн арга барилаа өөртөө суулгах чадсан. Хэн сайн мөнгөний менежменттэй бариад сэтгэл зүйтэй байгаа хүн л ашиг хийнэ. Тийм учраас бол техник шинжилгээ бол нэг чухал зүйл биш. За хоёрдугаарт би юу судалсан бэ? За хоёрдугаарт судалсан зүйл маань өөрөө юу байсан гэхээр за smart money concept. За SMC те. За судалж ирсэн. За SMC судлахад за те order block imbalance за тэгээд юу liquidity те. За энэ зүйлүүдийг судлаад бас үзсэн. Тэгээд бас би болоогүй. За яагаад тэгэхээр за smart money concept-ээр арилждаг хүмүүс байвал бол мэдчихэж байгаа те. Ямар setup нөхцлүүд байдгүй гэдгийг мэдчихэж байгаа. За 3 дугаарт би за supply demand те. Supply demand за demand QM. За энийг судалсан. За мэдээж энийг судлахад те за supply demand QM. За эн чинь бол өөрөө яадаг үг гэхээр за ер нь бол биднэрт нөгөө нэг юу өгч орж ирдэг те. За supply zone те demand zone гэдэг чинь өөрөө сонирхлын бүс буюу. За нөгөө хамгийн их арилжааны buyers sellers-үүд их байгаа зэвүүдийг олдог. За тэндээс те pullback хөдөлгөөнүүд орж ирэх үед за яг хаана байх боломжтой вэ гэдэг хайсан. За энэ бүгдийг судлаад за бас л нэг л болж өгөөгүй те. Заавал ингээ нэг л болж өгөхгүйсэн. За тэнгуут нь дөрөвт нь би юу судалсан бэ? Дөрөвт нь би за энэ болохоор Malaysia trader-үүд ашигладаг нэг арга барил үүдэг. За энэ юу гэхээр engulf гэдэг. За engulf-ийн нэг хэд хэдэн төрлийн бүтцтэй тэр зүйлийг судалсан. За тэр зүйл маань өөрөө ерөнхийдөө smart money concept supply demand zone те QM энэ хоёр арга барилын ерөнхийдөө нийлүүлсэнтэй төстэй битэр engulf. За ерөнхийдөө smart money concept-ийн нэг нөхцөлийг за supply demand зоонуудын бас нөхцлүүд ингээ нэг хэрэглэгдэх болсон нэг зүйлийг за энэ арга барилаас мэдж авсан. За одоо бол би бол яг энэ арга барилаар ерөнхийдөө надад бол base санагдсан болохоор engulf те. За engulf-ийн бүтцүүдийг ажиглаж арилжаа хийдэг болсон. За 5 дугаарт би юу судалсан бэ? За 5 дугаарт би юу гэх те footprint. За footprint судалсан. За тэгээд footprint-ийг би те судлахтай яасан те. За footprint-ийн тал дээр бол юу вэ гэхээр за ингээд buyers sellers захиалгуудыг те лаа яаж бүтэж байгаа. За тэр өдрийн high low хаана вэ? За яг арилжааны шийдвэр гарах гэж байгаа цэг дээр те юм түүхүүдийг ажиглаж харж те. За өндөр захиалга юу гэдгийг те мэдээж footprint-д өөртөө бас setup гэж байгаа оролтыг. За эднийг судалж хийж яваад за одоо бол миний те хамгийн сүүлийн нөхцөл маань юу байсан бэ гэхээр тогтсон зүйл маань
За food print болон engulf тэ engulf food print. За энэ дээр нэмэх нь миний үндсэн одоо хэрэглээд идэг одоо тэгшим. За тэгшимийн арга барил тэ. За энэ гурваар одоо би яг арилжааны шийдвэр гаргадаг болсон. За энэ хоёр дээрээс юу хэрэгсэн те өмнөх би 3 дээрээс юуг авсан бэ гэхээр за ер нь бол эндээс авсан юм. За смарт фоны концепцээс ганцхан би харддаг зүйл нь юу юм гэхээр liquidity гэдэг зүйлийг л ажигладаг. Liquidity те хаана liquidity байна гэдгийг л хардаг. Эндээс авч чадсан. За тэгэхээр supply demand зон. За ер нь бол энэ QM supply demand гэдэг энэ зүйл маань одоо миний engulf гэдэг одоо энэ яриад байгаа Molise trader-уудын арга барил гэдэг энэ арга барил дээр ерөнхийдөө төс төвтөр байдаг болохоор ер нь бол энэ хоёр бол ингээд цогц болчиход идэг. За тэгэхээр эцсийн бүлэгтээ бол одоо хүн өөрийгөө олохын тулд өөрийгөө судлахын тулд өөрөө мэдж авахын тулд суралцах хэрэгтэй. За тэгээд суралцаад яг өөрийнхөө энэ вэ гэж олсон зүйлээ маш сайн үтгэх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр одоо жишээн дээр би яриа л да. За одоо жишээ нь одоо арилжааны шийдвэр гаргах гэж илаа гэж бодъё. За энэ дээрээс нэг юм хэлэхэд одоо smart money concept гэдэг арга барил маань өөрөө за одоо яг хөө сүүлийн хүмүүс ICT гэж бас нэг яриад л ингээл тий smart money concept ICT хоёрыг ингээд хоёр өөр арга барил тусдаа арга барил шиг яриад байдаг. Үүний нэг дээр бол одоо smart money concept-ээр арилждаг хүмүүсийг тий одоо ICT гэдэг юм байлээ. За тэрийг бол би smart money concept-ийг судлаад ер нь ингээд арга барилыг судалж явахдаа ойлгосон. За тэгэхээр ер нь бол яг хөө тий одоо smart money concept-ийг гаргаж ирсэн одоо трейдер бол одоо юу гэсэн бэ гэхээр хоёр дахь pullback буюу энэ pullback-ийг хамгийн одоо аюулгүй тий энэ pullback-ээс бол одоо хамаагүй аюулгүй pullback байдаг гэж бол хэлсэн байдаг юм байлээ. За тэгэхээр би шилжүүлэгчийн хөдөлгөөнийг одоо хэмжээний тий хэмжээсийн одоо хэмжээний хөдөлгөөн хоёрыг барьж авахын тулд ер нь энэ pullback руу бас их анхаардаг болсон гэсэн. За шилжүүлснийхэн дараа одоо хаагаад за дараа нь pullback дээр нь тий эсвэл 50% хааж гарч чад энэ дээр нь pullback-ийг дахиж барина гэж үздэг ч юм уу. Тийм болсон гэсэн. За жишээ нь одоо энд за энэ бол одоо харцангуй том цаг тий. Одоо 4 цагийн зураг яваад байна. За нэг цаг дээр юу вэ тий? За нэг цаг дээр юм байна. За энд бол ерөнхийдөө яг миний өөрийн одоо арилжааны шийдвэр гаргаж байгаа байдлууд байна. За жишээ нь одоо энд би одоо sell тий. За энэ бол миний одоо нэг supply demand zone буюу тий. За одоо engulf-ыг бол ажиглаж байгаа байдлуудын цагаан зураасууд нь байна. За мөн энэ улаан зураас тий. За энэ бол нөгөө миний одоо тий liquidity гэдэг зүйлийг хардаг байна энэ улаанаар. За энэ smart money concept liquidity-г ашигладаг байна. За энд орж ирээд энд одоо би хатгал тэгээ liquidity-г энд хатгахад миний бүх нөхцлүүд энд цугларлаа. За дээр нь мөн хэмжээтэй шүү дээ. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, хэмжээсэн гүйцэлт тий. За одоо би энэ хэмжээ явах гэдэг шүү дээ. Энийг мэдээд байгаа гэсэн. Тэгэхээр авахын тулд энийг явах хэрэгтэй. Ингээд food print-ийг гаргаж ирлээ. За food print дээр яг одоо болж байгаа процессыг болон өмнө нь одоо урд түүх дээр нь юу явж ирснүүдийг ажиглаж хараад за энэ дээрээс бол одоо тий buy энэ дээрээс sell гэдэг шийдвэр гардаг гэсэн үг. За тэгээд яг энэ бичлэгний төгсгөлд дүгнэлт хэсэг дээр би юу ярих гэдэг нь гэхээр за хүн бол нэг арга барилаар сурч чадаа. За тэр арга барилаа хэрэглээ тий. Над чиг одоо ийм олон арга барил судлаад сурах гэж хичээсэн тий. За ийм байхынхаа оронд бас нэг арга барилаар нүдсээр байгаад бас арилжаа хийж болно. Эсвэл хөгжих хэрэгтэй. Суралцах, гол нь суралцах тий. Одоо ингээ над чиг ингээ тий. Нийт бол одоо би ингээ 6-7 арга барил тий судалсан хугацаа одоо 3 жил гарны хугацаанд судалсан байна. За тэгэхээр ер нь бол өөрт хэрэгтэйнүүдээ олж аваад хэрэггүйнүүдээ арчаад тэгээ өөрийнхөө сетапыг бий болгох. За сетап чинь бий болоо тий. За би ингэсэн тохиолдолд байдна, ингэсэн тохиолдолд сэлдэн гэдэг тий бүх нөхцөлийг ойлгоод авцсны дараа мөнгөний менежментийг л маш сайн барь. Ерөөсөө л алдагдал гэдэг зүйлээс агуу хүлээгээ сурчих. Тэгээд авахтаа алдснаа нөхөд илүү авдаг тий риск рeward-ыг маш сайн тооцдог болж хэрэгтэй. За тэгээд ямар ч гэсэн бичлэг маань энэ үрээд өндөрлөлөө. Тэгээ би ямар ч гэсэн одоо цаашдаа аль болох идэвхтэй YouTube дээр бичлэг хийхийг оролдоно. Тэгээд одоо яг энэ одоо арилжааны шийдвэрүүдээ гаргаж би бодо баядах гэж байна. Одоо сэлдэх гэж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа явсан уу яваагүй юу гэдэг бичлэгүүдийг оруулах болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр
Баяртай.